Сэрээрээ, босоороо. За ингээд 162 дахь өдрөө эх орондоо гэртээ ирлээ. За Америкийн нэгдсэн улсад өнгөрүүлсэн 18-9 хоногийн аялал бол сайхан байлаа. За ингээд Хонконгод өглөө 15 цаг ниссний дараа өглөө 6 цагт бууж байна. За миний хувьд онгоцноос буух хөөрөхөд бол үнэхээр айдаг. Бас онгоцоор нисэх бол тиймч бас дуртай биш. За ингээд бид Хонконгийн онгоцны буудлын дээр буучаад охтуудтайгаа хамтдаа Америкт бас нэг 20 орчим хонсон хүмүүс юм чинь нэг зөвлөгөө өгье гэд гэр бүлээрээ аялсан тохиолдолд бичлэг хийлээ. Ер нь хамгийн гол зөвлөгөө бол нэгд миний их өмнө хэлжсэн та сэрэн залгууртай харьцаадаг заавал авч яваарай. За хоёр дахь нь гэр бүлээрээ явж байгаа тохиолдолд бол очоод нийтийн тээвэр тийм ч бас таатай сайн одоо бас хэрэгцээ хангахгүй байгаа. Иймээс нэг машин түрээслээ явуул хамаагүй хямд. За ингээ хостел ч юм уу нэг таньдаг хүмүүстэй бол хажуу өрөө хөслөх нь бас зүгээр нөгөө талаас одоо дундаж үнэтэй аюулгүй буудалд байрлалчвал өглөөний цай унд нь цаанаасаа бассейн, жимийн цаанаасаа бол зардлаа бараг хэмнэх юм байлээ. За дөрөвдөг нь хамгийн дөрөнд Dollar Tree, Walmart гэх мэтчлэн хямдхан дэлгүүрүүдээр хамгийн дөрөнд орж үзээрэй гэх мэтчлэн зөвлөгөөг та хэдтэй бас өгье. За ингээд 10 минутын 10 зөвлөгөө өгсөн үндсэн нэг бичлэг хийгээд одоо бас YouTube-д оруулах болно. За онгоцны буудлын дээр дасгалаа хийлээ. Ойролцоогоор 6 цаг орчим транзитаа хүлээж байгаа. Энэ хооронд нэлээд бас дасгалаа хийж аваад охтуудтайгаа гэрлүүгээ явж байгаа хүмүүс бас гэгэлзээд л байж байлаа. За Хонконгийн онгоцны буудлын дээр хоол бол төдийлөн гоё таалагдаагүй нэг шол хийсэн хоол байсан. За ингээд юуны авьяасоо идээд охтуудтай Америкаас авч явсан ээж нь бэлдэж өгсөн хоолнуудаа бид нар идчихэд ингээд нутаг уцах онгоц руугаа орлоо. За Миати онгоцоо харсан сайхан байлаа. За ингээд онгоцон дотор ороод охтууд маань өдрийн хоолоо онгоцонд идээд цаашаа хөдлөлөө. За эх орондоо очоод Америкт бас үзэж харсан зүйлүүдээсээ бас өөрийнхөө хэмжээнд хэрэгжүүлээгээд ер нь миний орсон нэг 2-3 айл бол заавал нэг ажлын өрөөтэй байдаг юм байлээ. За би ч гэсэн бас гэртээ бас нэг ажлын өрөө хэдий байдаг ч гэсэн гэлээ лагерынхаа нэг өрөө төгчүүлэх бодолтой байна. За лагерынхаа хашаа байшинг бол маш сайхан зөвлөгжүүлээд хэлбэржүүлдэг энэ ургамлуудыг тарих бодолтой байна. За ингээ охтууд бид Монголдо буулаа. Охтуудынхаа үсийг сайхан саманж аваад ах эгч нар нь хүлээж байгаа. Нэг цэмбигээд очихгүй бол болохгүй. За ингээ ачаа баргаа хүлээгээд гадаа гарлаа. Эх орон минь сайн байна оо.